нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт яг энэ талаар та бүхэнд бас зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлдсэн байгаа. Чигээс хончтон дээрээ. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгэхээр Монголын явган аяллалтын холбооны, алхалтын холбооны алхагчид, аялагчид өнөөдөр нэвтрүүлэгт маань ирсэн байгаамаа. Тэгээ амар төвшин ариун эрдэнэ баяртай. Маш их баярлалаа. Баярлалаа. Тэр энэчээсээс асуужсан. Уушиг яг юунд дуртай вэ гэсэн мэдээж цэвэр агаар бол уушигны хувьд хоол. За дээрээс нь алхаж бас өөрийгөө тасгалжуулах хэрэгтэй гэж юмч маань зөвлөж байна. Тэгэхээр яг энэ талаар өнөөдөр үзэгчтэйгээ хоёроо зочинтойгоо бас ярилцах болно. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг бид эрүүл амьдралын маягийг илүү сурталчилж байна. Тэгэхээр ер нь хоёрын маань хувьд яг яваа алхалтаар хичээлээд хэдэн жил болж байна. Ямар үр дүнгуудыг би дээрээ бас мэдэрч байгаа. Хүн өөрчлөлтийг өөрөөсөө гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. За сансан тав минут мэдээ. За явган одоо шинэ хизэнээс алхаж гисэн байг бол мэдээж одоо хөлд орсоос алхаж гисэн байгаа. Аливаа ер нь хичээлээ спортоо ингээд спорт гэж ойлгож авч үзэх үгүй юу гэдэг нь бол бас дараагийн алхам байна. Тэгэхээр бид нэр хамгийн түрүү нэгдүгээр мэндийн өргөнийг алхалт хүнд ямар хэрэгтэй вэ гэхээр за 3 төрлийн хэрэгтэй. За нэгдүгээр эрүүл мэндийн хувьд хэрэгтэй нэ. За хоёрдугаарт нь найз нөхөрлөлийг бий болгох юм байна. За гуравдугаарт нь үлсэн нагаа илэрхийлэх юм байна.